Анхаарал татаж байгаа та бүхэнд баярлалаа. Би та бүхэнд 2017 онд болсон үйл явдлуудыг бүрэн зурглалаар хүргэж байгаа. Энэ удаад би та бүхэнд 2017 онд Монгол улс спортын салбарт ямар амжилт гаргасан бэ гэдгийг та бүхэнд танилцуулахаар студидтэй засгийн газар хэрэгжүүлж байгаа атлетик бие даамын спортын газрын төрийн захиргаа удирддаг санхүүгийн хэлтсийн дарга Одон Байрыг урьж оролцуулж байна. Урьдуулаарснаар баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр 2017 он манай спортын салбар тамирчдын маань тэр амжилт бүтээлээр дүүрэн онцлог байгаа. За өмнөх онуудыг зөвхөн миний сонссноор авсан медалаар ялангуяа дэлхийн хэмжээнд авсан медалаар бол рекорд тогтоосон гэсэн мэдээлэлтэй байна. За манай Монгол улсын үндэсний гишүүг тэр дотроо манай спортын салбарт бол онцгой жил байлаа. За шгшөөгийн тамирчид манай спортын 6 төрөлд дэлхийн аваргаас 14 медаль авч байна. За өмнө нь 2014 онд 8 медаль авч ирсэн юм. Тэгэхээр 14 медаль авч байна гэдэг чинь бид олимпийн одоо тоглолтын эхний цикл дээр бол дэлхийн аваргаас алтан медаль, мөнгөн медаль, хөрөл медаль гэдэг нийт 14 медаль авч байна гэдэг маань одоо бид Токиогийн олимп 2018 оны одоо Азийн наадамд одоо хэр орох вэ гэдгийг нь одоо шалгуур үзүүлэлт нь гарч байна л да. За түүн дотроо алтан медалийн тоо маань чанарын хувьд бол 3 алтан медаль болно лээ. Чанартай 4 мөнгө, 7 хөрөл медаль гэдэг нь бол чанарын хувьд өдөр нэлээд хагцтай явж байна гэж ойлгож байна. Зүгээр би үзэгчийн хувьар одоо хуучин бол яг тэгэл олон улсын тэмцээнүүд болохоор гээд манай тамирчид төдийлөн харагддаггүй ч юм уу тиймэрхүүс. Сүүлийн жилүүдэд ингээд манай тамирчид яалч медалийн талаар гарч ирэл ингээл өрсөлдөд ирэх ингээл зүгээр Монгол улс ирэн гэдэг утгаараа ингээл аюу гой бахархаад байдаг. Та бүхний зүгээс энэ хүү бэлтгэлийг базаа тал дээр нь ямар ажлуудыг хийдэг юм бэ? Одоо чи нэг шинэ он гарлаа гэхэд тухайн жилдээ мэдээж зорилгоо тодорхойлдог байна. Нэг олимп дуусал дараагийн олимпийн цикл бол тэгэл эхэлдэг. Тийм учраас 16 оны Риогийн олимп дуусал бол за тэр өглөөс нь ахуулаад Токиогийн олимпийн цикл эхэлдэг. Тийм учраас бид энэ олимпийн циклд одоо үндэсний гишүүгээ бүрдүүлдэг. Одоо өнөөдрийн байдлаар өвөл зүүн параолимпийн төрөлд нийтдээ спортын 19 төрөлд одоо манай үндэсний гишүүг барьж байгаа. За яг орон тооны байнгын гэсэн жигшээ дээр 175-ны бүрэлдэхүүнтэй том өргөн айл бол энд ажиллаж байгаа. Орон тооны бус гэд бас 160 гаруй тамирчид бас орж байна. Энд тэр орон тооны бус гишүүг маань одоо дараагийн одоо үндсэн 1-2 номерын тамирчдын араас залгамж хөдлөө явж байгаа залуучууд жишгшээ баг гэсэн үг. Тэгээд дараагийн залгамж халаагаа бид нар мэдээж Токио 2020 за 2024 оны Парист болох олимп гээд өвөл зүүн олимп төлөвлөж байгаа тамирчтай бол араас нь нөөцөөр залгамж халаагаар авч явж байгаа. За мэдээж бид нар нэг олимп дуусаад 2020 оны Токио олимп зорилгоо тодорхойлоод энэ үндэсний гишүүгээ багийн бүрэлдэхүүнээр баталж одоо ингээд төр засгийн төсвөөс ингэж тэмцээн уралдаан бэлтгэж уралдаанд энэ битэмжилтийн асуудлуудыг шийдэж явдаг. Тийм учраас бид одоо 2008 оны Бээжингийн олимпийн спортын 6 төрөлд 28 тамирчин маань оролцож одоо та бүгд мэдж байгаа алтан мөнгөн медаль авч ирсэн. За Лондонгийн олимпиад бид спортын 7 төрөлд 29 тамирчин орж ирсэн. За бид Риогийн олимпиад бас зорилгоо мэдээж спортын төрлөө ахиулна гэсэн 8 спортын төрлөөс тэгсэн бид 8 спортын төрлөөр авч 40 гаруй их авч оролцсон байж байгаа. За мэдээж олимпиас олимп бидний зорилго бол дандаа л ахиулж явах хэрэгтэй. Тэгээд Токиогийн олимпиад манай Монгол улсын жигшээ бол спортын 10-аас дээш төрөл дээр их авъя. За 40-аас дээш ирэх авна. Тамирчид ирэх авна. За мэдээж орж байгаа спортын төрөл олон бах тусам ирэх авах тамирчдын тоо олон болно. За ирэх авсан тамирчдын тоо олон байх тусам медалийн тоос олон байх. Тэгэхээр бид нэр 7-оос 10 медаль авах гэсэн төлөвлөгөөтэй байж байгаа. За олон медаль авах тусам медалийн чанар олимпийн алтан медаль. За Токиогийн хувьд бол бид нар одоо 8 оны Бээжингийн олимпиад бол цагаагаар байдал цагийн зөрөөний ажил яг адилхан Монгол улсад яг одоо их орондоо байгаа юм шиг оролцож болох асуудал байгаа. Тийм учраас бид энэ дэр шинжлэх ухааны үндэслэлээр бас тийшээ бэлдэх асуудал дээр нэлээд төлхөө гарч байгаа. За 18 онд энийг хэрэгжүүлж явна. Тэгэхээр энийг дагаж бас энэ тамирчдын бас амин дэм тийм битэмжилтийн асуудал маань дагаж гарч ирэх юм байна. Тэгэхээр бид бол тамирчдын нарийн судал шинжилгээнд орж одоо жихэн шинжлэх ухааны үндэслэлээр бид Токиороо бэлдэж эхэлнэ. Тэр тохиолдолд бид нар төрөний миний тавьсан Токиороо тавьж байгаа манайхны тавьсан зорилго бол ерөнхийдөө бодит амьдрал дээр хэрэгжинэ гэхэд болох юм байна. За өмнөх олимпиадтай бид нар харьцуулахад
шинжлэх ухааныхаа чиглэлийг бол чадвар одоо хийгээд эхэлсэн, туршиж хийгээд эхлэхэд ололт амжилт гарсан байна. Алдсан алдаач байгаа. Тэгэхээр бид одоо мэдээж алдаагаа давтахгүй олсон амжилтаа баттгаа зохиод одоо өнөөдрийн бидний шинжлэх ухааны үндэслэлээр хийж байгаа бүх зүйлээ шинжлэх ухаан руу холбож хийх юм бол бид токод одоо ямар нэгэн тороо авахгүйгээс төрсөн толгойтой хүрнэ гэхэд итгэлтэй байгаа шүү дээ. Тийм шинжлэх ухааны үндэслэлтэй гэдэг их чухал юм шиг байна. Зүгээр гадны томоохон одоо хөл бөмбөгийн систем тамирчдыг харж байхад ард нь маш том тийм баг ажиллаж байна. Гэтэл манай улсад өнөөдөр ямар байдаг юм бэ гэдгийг би бас танаас тодорхойлж. За яг 280 сая төгрөгийн техник хэрэгсэл авч энэ маань ер нь хэр хангалттай юм бэ? Нөгөө талаар түүнийг яг одоо тамирчтайгаа хослуулна, ашиглана гэдэг нь бас нэлээд чухал асуудал юм шиг байна. Тий, одоо дэлхийн бүх орн бол эрдэм жилгээний том хүрээлэнтэй спортын шинжлэх ухааны том институттэй ажилладаг. Тэгээ манай одоо улсын хувьд бол өнөөдөр харахандаа тэр маань одоо бүр дээгүүч гэсэн ч бид нөөц улцаагаар ашиглаж за спортын шинжлэх ухааны институтийн хэмжээний үйл ажиллагааг одоо авч явъя гэдэг дээр байгаа үтс оронтой байгаа төсөв хөрөнгө одоо сая ирж байгаа баг тоног төхөөрөмж өшөө цаашлаад энэ айгүй амин гэм буюу ийм битэмжлэх асуудал бол маш чухал асуудал. Энийг гадаад орноос импортоор авах одоо дотоодын уламжлалт бас хэрэгжилж тэ бүтээгдэхүүнийг бас бид нар бас энэ тамирчтай хэрэглэх ингээд асар олон юм байгаа л да. Тэгэхээр энэ үнийг бид нэр 18 онд дахиад 17 онд туршиж хийж үзлээ. 18 ондоос энийгээ цаашаа үргэлжлүүлэхэд одоо бид одоо гадны орны том маш олон хүний бүрэлдэхүүнтэй институт хүрээлэнгийн хажууд бид нар жижигхэн ч гэсэн ч өөрийн хэмжээнд энэ шинжлэх ухааны институтийн хэмжээний үйл ажиллагааг одоо манай баг ажиллуулахаар явж байгаа. Тэгэж барахгүй бид нар сая бас тэрийг өргөжүүлээд бас 3-аас 4 том өрөөнүүдэд султгаж тэрийгэ засвар хийж тэнцэнэ өшөө мэрэгчлээ боловсон хүчнийг татаж оролцуулж сургалтуудад явуулаа сургаад 17 онд нэлийн чамгүй ажлыг хийсэн. Тэгэхээр энэний үр жимийг сая өнгөрдөг одоо 17 онд туршиж үзээд амжилт нь гарлаа. 18 онд энийг өргөжлүүлэхэд нэлийн бас том баацтай болчих юм байгаа. Тэгээ 19-20 он хэд бид нэр одоо Токиод бол нэлийн томоохон шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэлжилт буюу шинжлэх ухааны үндэслэлтэй бүх одоо олимпиадын үйл ажиллагаа хийх бүрэн боломж нь гарчих واخа гэж бодож байна. Токиод спортын 10 гаруй төрлөөр гэж байгаа. За 17 одоо их онууд ч бас оноо цуглуулах тэмцээнүүд нэлээх байгаа. Үүнд бэлтгэл маань юу хэмжээнд бацагдаж байгаа юм болоо. Ер нь яг аль аль төрөлтөний шинээр орё гэсэн зорилт тавьсан байгаа юм байна. За мэдээж бидний одоо тооцоолж байгаагаар манай топ 4 төрөл гэж байдаг. Тэ чөлөөчүүдөө бокс, буудлага. За эдгээр маань мэдээж ирэх явна. За дээрээс нь хөнгөн атлетик марафон авна. За манай сая хөндийн өргөлт байж та дангацэг манай та төгөнд анх удаа гэхдээ дэлхийн авраас хөрөг медаль авсан. Жиндээ. За цаашлаад бид нар бай тарван дээр байна. Таквондо байж байна. Тэгээд бид нар одоо сая 3 сагсан мөн маань 2020 онд Токио Олимпиадад тогтсон. За энэ сагсан мөнмөг орох жишээ. За манай пара олимпийн төрлөөс одоо та нар сая сонссон бах дэлхийн аваргаас одоо инхтвэ. Одоо алтан медаль авч байна. Энэ бол пара дээр одоо дэлхийн 2-3 удаагийн авраг болсон тамирчид маань одоо анх удаа Токио пара олимпийн төрлөө олимпиад хөтөлбөрт орсон. За манай пауэр лифтинг гэж байна. Сая дэлхийн аварга манай содон билжээ мөнгөн медаль авах. Пара жудо, пара мөнгөн гэх мэтчлэн одоо олон төрлүүд байна л да. In the opening round of 230 and Husainov's world record 243. За манай өвлийн төрлүүдээс ч гэсэн чи манай одоо 2018 онд болох Солонгос улс болох Пьончанд болох өвлийн олимпиад одоо Гамболд одоо паразан эрхээ авцсан байна. Одоо дэлхийн рейтингээр бол эхний 10-т явж байгаа. За бид одоо энд аливаалахаар одоо олимпиад медаль авах шагналт байланд орох талаас одоо хамтарсан бэлтгэл Орос улмаас УПАД одоо байнгын хамтарсан бэлтгэлийг тэмдэглэж байна. Тийм цасных нь одоо бүх одоо цас одоо юунд Панчанд авах цас ямар байх вэ? Одоо УПАД байгаа цасны
одоо бүх нийлгэнэ адилхан байгаа учраас тэнд цасны тослогоог нийлгүүдэд их хичээтэй. Ингээд бид нар өвлөх спорточ хүртэл одоо олимпиад бэлтгэх талаас нь бас нэлээд анхаарал ажиллаж байгаа. Түрүүн тийм жоохон шүүмжлэл байгаад байдаг л та. Багийн спортыг нэг жоохон орхидуулаад байна. Багийн спорт Монголд жоохон хөгжихгүй байна гэдэг нэг юм шүүмжлэл гэдэг юм зүйл байгаа. Үнэхээр тэгээд идэх юм уу? Эсвэл монголчууд нь үнэхээр баг болоо тэгээд хамтарч чадахгүй байгаа учраас тодорхой хэмжээнд амжилт гаргаж чадахгүй байгаа юм уу? Тий. Үнэхээр бид Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлага гарсан байгаа 9-р зарлаганд багийн спортыг хөгжүүлэх. Тэгээд бид одоо сүүлийн одоо 3-4 жил одоо багийн спортыг хөгжих бодлогыг бол хийж явуулсан байж байгаа л да. Тэгэхээр спортын холбоодуудтайгаа бид одоо 2017 он санхудаа бас сарда нэг өдөр тийм 3-7 хоногийн 3 өдрийн 3 цагаас манай бүх спортын холбоодуудтай бид нар хөгжлийн талаас хилцүүлэг хийж ярилцдаг. Яг энэ дэр бид нар бас багийн спортыг цааш нь хөгжүүлэх талаас нэлээд багийн спортын холбоодуудтайгаа бид нар хамтарч ажиллаж байгаа. Одоо жишээ нь бид нар багийн спортоор одоо сагсан бөмбөгийг залуучуудын шигшээг анхудаа энэ жил байж эхэлж байгаа. За волейболыг одоо волейболын спортыг бид нар байнгын шигшээд одоо бас хичээлээс ингээд авч гэлж байна. За хөлбөмбөг байна, хоккей байна гэдэг багийн спортын төрөл дээр нэлээд анхаарч ажиллаж байгаа. Энэ дээр манай спортын холбоодууд маань одоо нэлээд бодлогоор энийг хөгжүүлж явахад төрийн дээр дэмжлэг үзүүлэхэд бас бэлэн байж байгаа. Тэгэхээр бид бас спортын холбоодоо бас 18 онд бас холбоодуудтай хамтран ажиллах гэрээгээ хийж байна. Багийн спорт буюу өвлийн спорт. За хөгжлийн бэхшээ дээр гэдэг пара олимпийн спортын төрлүүдээр хүртэл бид бас бодлогоор анхаарч ажиллахад төлөвлөгөө зохицсон явж байгаа. Өнгөрч 2017 онд витамин спортын тухай хуулийн шинжилсэн найруулгын төрөл батлагдсан. За үүнд гол ололттой за тамирчид маань хамгийн одоо нүдэ олсон гэдэг юм өөрчлөлтүүдийн тухайлбал юу байж болох вэ? Тийм. Одоо 2003 онд одоо манай витамин спортын салбар анх витамин спортын тухай хуультай болсон. Хууль маань одоо 10 гаруй жил одоо биднийг даад амьдруулж явлаа л да. За өнгөрсөн 7 дугаар сард наадмын өмнө манай витамин спортын тухай хуулийн шинжилсэн найруулга нь баталсан. За энэ маань нэг цаг үеэд агсан олон улстай бас мөр зэрэгчж хүл нийлүүлсэн сайхан хууль болсон л доо. За энэ хууль маань одоо 18 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. За энэ хэрэгжихэд дагаж гарах одоо нэг 10 гаруй журам байна. За энэ журмыг одоо бид 18 онд бол энэ журмаа шийдэлж гаргах хэрэгтэй байна. Энэ 2018 он бол одоо манай агентлагын хувьд бол хууль эрхцээ буюу одоо дүрм журмаа боловсруулж батлуулах нэлээд томоохон бодлогын ажлууд бол явагдах юм байж байгаа. За энэ хуулиад дагаад витамин спортын салбарын одоо төрөөс хэмжлэх бодлого бас энэ дээр нэмэлт дэвшил орох байх. Энэ маань дахиад ирнүүд тогтоолол лоос өөрчлөгдөж энийгээ батлуулах юм байна. Энийг дагаж гарах засгийн газрын зохиц хөтөлбөр байгаа. Энэ зохиц хөтөлбөрөө шинжилж гаргаж ирээд. Тэгээд давилдаад бид нэр одоо хуулийг дагаж мөрдөх нэг 10 гаруй журмаа бид тэр шинжилгээ өөрчлөгдөн. За хуулийн гол онцлог бол бусад одоо нийгмийн салбаруудтай бол манай хууль бол зайлшгүй холбогдох юм байна. Сая 12 дугаар сард бид нар бас витамин спортын салбарт одоо салбар дундын оролцоог хангах сэдвүүдээр маш олон салбаруудыг одоо хамтарч ажиллах хэлтгэлүүдийн хуульд журманд оруулах одоо хэлтгэлүүдийг сонслоо хилцүүлэг хийлээ. Үнэхээр одоо жишээ нь одоо эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд эрүүл мэндийн даатгалыг одоо бие нэмрийн хуульд оруулсан байгаа. Энэ маань юу гэвэл нийтийн бие нэмрээр хичээлж байгаа. За энэ зэрэгжүүлэлтийн фитнесийн төвүүд байгаа. Энийн дээр одоо даатгал эрүүл мэндийн даатгалын зохих хувийг одоо тэр фитнесийн клубтэр даатгалаараа хичээлдэг байна. Энийг орцсон байж байгаа. Тэгэхээр энэ бол нийтийн бие нэмрийн чиглэлээр бас бид нэр хуулиндаа энэ ард түмнийг бүгд одоо нийтийн бие нэмрээр хичээлэх бүх нөхцөл болцоогоор хангахтар буцаж салбарын оролцоо ямар ажиллах вэ гэдэг дээр бид нэр хууль руу оруулж гисэн их таатай хууль болсон гэж бодож байгаа. Хууль эрх зүйн үед юм байдаг. За өнөөдөр зүгээр яг за жишээ нь шигшээ багийн тамирчид юм байна. Нийгмийн асуудлыг ямар хэмжээнд шийдэгдсэн байт юм бол зүгээр яг зарим тамирчид ярьж байгаа сонссон л та ингээл бэлтгэл хийгээсээ л одоо замын зардлахаа мөнгө хайх гал одоо нутгийн ахнараар ингээл явдаг ч юм тийм хүү яриа байгаад идэг компани захирал ахнараар. Өнөөдөр яг энэ тамирчдын нийгмийн асуудал ялангуяа санхүү талаас нь хэр хэмжээнд шийдэгдсэн байдаг юм болоо. Яг энэ витамин спортын газар за жилийнхэн төсвийн хэд байт юм бол за энийг яг тамирчдад зориулаа гэж төсөөлөх юм.
Тэ энэс та маш чухал асуудал тавьж байна. Та баярлалаа танд. Үнэхээр одоо Монгол улсын одоо яг шгшөөгийн тамирчид буюу манай салбарын агентлагийн төсөв бол одоо жилийн төсөв өнгөрдөг 17 онд 8.8 тэрбум төгрөг бодлогдсон. Энд бол бүх одоо тамирчдын цалин тогтмол урсгал одоо үндэсний үйл ажиллагааны зардал гэдэг ингээд одоо бүхэл бүтэн агентлагийн жилийн үйл ажиллагааны зардал үүдэг. За энэ дээр үндэсний шгшөөг дээр 2017 онд бол 2.7 тэрбум төгрөг маань бодлогдсон байдаг. Энд бол спортын 19 төрөлд одоо түрүү яриад байгаа байнгын 170 гаруй тамирчид тасгалжуулагч. За байнгын бус 160 гаруй тамирчид тасгалжуулагчийн одоо нийтдээ 300 тамирчдын асуудлыг бол 2.7 тэрбум төгрөгт багтааж иж байна. Энэ бол үнэхээр чамлалт. Үнэхээр андаач хөтгөх хөрөхгүй л дээ. Тийм учраас бид мэдээж одоо ивент итгэгч спортын холбоодууд маань энэ дээр нэлээд том хөшөөрөг болж өгдөг. Мэдээж төр төрийн бас байгууллагуудтай хамтарч ажиллаж энэ дан зорилттой хүрэх жишээтэй байгаа юм л да. За тамирчдын нийгмийн асуудал дээр үнэхээр одоо бид яг энэ төсөвтэйгээ холбогдуулаад үнэхээр анхаарч байгаагүй нэг орхигдож байгаа асуудлын нэг байж байгаа. Тэгэхээр энэ дээр бид нэр бодлогоор бас яамтайгаа яриад тамирчдын нийгмийн асуудлаар одоо бодлогын чиглэлээр хайж хуультайгаа холбогдсон яаж авч хэрэгжүүлж болох вэ гэдэг дээр бид нар бас ярьж байгаа. Энэ эрүүл мэндийн даатгалын асуудал дээр нэлээд бас төлхөө оруулж өгөө гэдэг дээр бид бас ярилцсан асуудлууд байж байгаа л да. За дээрээс нь хэлэхэд энэ нийт тамирчдын маань одоо бэлтгэл цуглуулалт уралдаан тэмцээний зардал маань одоо бас 18 оны төсөв дээр бол яг 17 оны төсөө хязгаарт батлагдсан яг энэ төсөөрөө явах гэж байна. Тэгэхээр бид 2018 онд бол үнэхээр хариуцлагатай жил олимпийн оноо цуглуулах уу ирэх авах тэмцээн эхэлж байгаа. Маш хариуцлагатай жил. Тэгээ одоо бид байгаа төсөвөө одоо спортын одоо шгшөөгийн спортын холбоотуудтай ганд ярилцж энэ дээр зөв хөрөлтийг хийх хэрэгтэй байна. Мэдээж төр одоо энэ байгаа мөнгө дотроо бид одоо 100% бүгдийг хангана гэхэд бас тэгэхээр хөрөхгүй. Одоо энэ олон тэмцээн гэдэг чинь нэг тамирчин олимпийн ирэх уу, олимпийн эрхийн оноо цуглуулалт тэмцээнд олимпиад медаль авах хэмжээнд бэлтгэхэд жилд нэг тамирчин доотлол нэг 7-оос 10 тэмцээнд орсон байх хэрэгтэй гэдэг. Өнөөдрийн байгаа бидний төсөвт бол нэг тамирчин одоо 3-аас 4 тэмцээнд 4-ээс 5 тэмцээнд одоо орхол төсөв байна л дангалтгүй төсөв. Тэгэхээр бид энд спортын холбоотуудтайгаа л одоо бусад ивент тэтгэгч нартайгаа хамтарч ажиллахаас өөр арга байхгүй болж байгаа. Тийм учраас бодлогоор бид нар бас 18 онд спортын холбоотуудтайгаа уулзалтын спортын холбоотуудтайгаа хамтар ажиллах гэрээгээ хийхдээ энэ төсөв буюу энэ календарсан төлөвлөгөөнд дотор нэг суулгаж оруулж явнаа. Гэхдээ бид нөгөө байгаа төсвөө бид нар чанартай, зохистой, хэмнэлттэй одоо яг одоо тамирчин дасгалжуулагчийн бэлтгэл цуглуулалт уралдаан тэмцээнд нэг орох үед яг тэрэнд нь бол 100% гаргаж өгөх. Үүрэгтэй учраас энийг бид нар хэрэгжүүлж явнаа. Тэгэхээр бид төрийн бас байгууллагын одоо хамтын ажиллагааг бол түншлийг бол энэ 18 онд нэлээд төлхөө хамтарч явнаа гэж бодож байгаа. Хувийн хвшлийнхэн маань за одоо яг пүүс компани захирлууд гэдэг юм уу? Эсвэл одоо холбоодыг тэргүүлж байгаа улс төрчид гэдэг юм уу жоохон тодорхой хэмжээс нэлийн дэмтэй байгаа юм шиг байна. Тийм одоо саяны одоо энэ эрхчлэл гарч байгаа манай шинжилсэн одоо хуулинд одоо энэ бас татвар дээр бас нэлээд гой заалтууд орсон байж байгаа шүү дээ. Үүнийхээ одоо компаниуд тухайн одоо тамирчин ивент итгэж 10 сая төгрөг хүртэл ивент итгэхэд 10 сая төгрөгийн одоо юу татвараас чөлөөлөгдөхөд. Энэ бол ингээд бид бол ингээл баг багаар нэгээд цаашаа журмаар зохицуулагдаа яваад тахт бол энэ бол төрийн нуруунаас бас томоохон бас ачааллыг бас ингээд нэмгийж авах юм байнамаа гэдгийг бас хуулиндээ оруулсан байж байгаа. Тэгэхээр энэ цаашдаа хойш мэдээж энэ хууль маань олон жил хэмжиж явахаас энэ журман дээр л бид нар одоо бидний тулгамж байгаа бүх асуудлуудыг энэ журмаараа зохицуулагдсан нэ гэж бодож байгаа.
Бид тэмэр спортын газар маань 21 аймагт салбартай төрийн байгууллага. Яг хөө зүгээр одоо биднийг одоо зурагтаар байсгаж байгаа тамирчид маань спорт гэдэг бол нас нэлээд чухал байдаг. Дараагийн үед маань юу нэг хэмжээд бэлтгэж байгаа болоо. Энд дээр бид тэмэр спортын газар бас нэг алсын хараатай тодорхой хэмжээний шин залуу хүмүүсийг бэлдээд явж байгаа нь байдаг. Тий. Саяхан 2017 оноос бид 21 аймгийн спортын газрын удирдлага тухайн аймгийн засаг даргын тамирын газруудтай. За дээрээс нь спортын холбоодууд байна. Дээрээс нь манай спортын хүчний байгууллагууд байдаг. Алдар хүч хэлчин гээл. За гээд спортын клубүүд байна. За ихтэй сургуулиуд нь спорт. Энэ бүх одоо удирдлага бүх одоо албаа агчтал бид нар хамтын ажиллагааны уулзалтыг бол маш олон удаа хийсэн байна. За энэ маань цааш төгсдийн бодлогоо бид нар яаж явуулах вэ? За залгамжлагаа яаж бэлтэх вэ? За нийтийн менежмент чиглэл рүү яаж явах вэ? За энэ спортын дангаах эрдэм билгийн чиглэл рүү яаж явах вэ? Спортын эрдэмтдтэй бид нар цаашдаа яаж хамтарч ажиллах болох вэ? За Монголын үндэсний олимпиараа, Монголын параолимпийн хороо гэж том байгууллага. Энэтэй төрийн байгууллага цаашдаа энэ наадмууд дээр яаж хамтарч ажиллаж болох вэ гэдэг. Маш олон зүйлийг ирсэн байж байгаа. Тэгэхээр энэ дээр бид нэр 18 онд энэ одоо бодлогыг бас 17 онд хийсэн ажлаа үргэлжлүүлээд өшөө. Энэ бодлогыг цааш нэлээ төлхөө тулт нь явнаа. Тэр бид нар явна. Тэгжээж бидний бодлого маань тодорхой хэмжээнд гарч иж бид нар цаашаа хэрэгжүүлэх ажлыг цааш нь үргэлжлүүлж явбал бид нар үр дүн гарах юм байна. Холбоо тэгэхээр одоо спортын холбоо тэгэхээр бараг төрөл болгоноор ингээд тооцвол нэлээд олон холбоод байгаа. Бараг 50-60-аар тоологдох болов. Байна тий. Зүгээр гэхдээ эцсийн үлдэхтэй шигшээ гэдэг утгаараа нэг загидэгдэн. Яг энэ загидах асуудлыг бол Пендер спортын газар хийдэг баг. Зүгээр яг холбоод маань өөр тийшээ хараа суучих тийм зүйл байх уу ер нь харьцан гайгүй юу? Ерөнхийдөө ямар нэг асуудал дээр нэг нэмэх асах төлөвлөл байна шүү дээ. Байлгүй яг өрсөлдөө спортын чинь бий чиг гэх юм зөндөл байна. Гэхдээ бид нэр 2017 оног одоо манай байгууллага маань хэв нэгдлийн жилгээд одоо бид бас айлуулахаар спорт дээд амжилтанд хүрэхэд бол эвтэй боловчтой эвтэй байж л амжилт хүрнэ. Багийн спорт чинь одоо эв хэмжинтэй байж л амжилт нь өрнө шүү дээ. Багийн спорт чинь хоёр тийшээ харчвал одоо хичнээн одоо 5 тоглолт цагсан дээр 5 тоглогч 5 лидер байгаа. Тэгээд амжилтанд хүрэхгүй нь ойлгомжтой. Яг энэтэй адилхан бид энэ 17 оныг бол спортын эв нэгдлийн жилийг нэлээд спортын холбоотойгоо одоо энэ талаас нэлээд ажиллагаа явуулсан. За зарим нэг хоорондоо тарамжиг байгаа янз бүрийн үйл ойлголцол байгаа спортын 7-8 холбоог бол одоо бид спорт төрийн бас агуулгатай бас хэлэлцэж ярилцаж нааштай арга хэмжээг хамтдаа авсан байгаа юм. Өнөөдөр сайхан явж байна. Төрийн байгууллага төрийн бас агуулга руу дотоод ажил руу гүн орж болохгүй ч гэсэн ч бид сэтгэл зүрэхээрээ хамтарч эв зөв болох талаас нь бас зөвлөгөөг өгч хамтарч ажиллаад үр дүнд хүрч байгаа. 18 онд энийг бид үргэлжлүүлнэ. Тэгээд бид 20 он гэхэд ямар ч байсан ч энэ олон байгаа спортын холбоодуудаа нэг чигт нь оруулахыг бол спортын холбоодууд одоо Монгол үндэсний олимпиараа, Монголын параолимпиаруудтайгаа бид хэлцэж энэ талаар нэгэн томоохон дөрвтэй ажил хийнэ гэсэн бодолтой байж байгаа. Ингэж мэдээж Монголын бие спортын салбар манай хөгжлийнхаа нэгэн шин шатанд хүрнэ. Нэг хоёр хүн төрийн нэг хоёр байгууллага бол энийг бол ганцаараа хийгээд бол ашиглахгүй. Энийг дэмжиж туслах одоо мэдээж төрийн бас байгууллагууд маань нэг санаа нэг бодлого чиглэлтэй байх юм бол бид юу яах вэ манай спортын чинь нэг өрөөд утчулж бүх юм дээрээ нэг санаа бодлолтой явцдаг усуд юм чинь энэ дээр бид бас нэлээд шин дэвшилттэй ажлыг бол хамтраадийнэ гэсэн бодолтой байна. Мэдээллийн сан бүрдүүлж байгаа гэсэн тийм зүйл ярьж байсан. Энэ маань ямар мэдээллүүдийг нэгтгэх гээд байна. За манай би нэмэр спортын салбар маань одоо 90 гаруй жил ингээд үүсч хөгжсөн байдаг юм. Энэ дотроо бид нэр одоо энэ жил анх удаа статистикийн үндэсний ороотойгоо хамтраад за Монгол улсад одоо статистикийн тоолгыг одоо анх удаа бид нэр одоо хийж гэлээ. Сая 19-ээр 20 дуслаа. Энэ манай нийт одоо 21 аймгийн одоо сум, бригад, төв одоо ингээд нийслэлийн дүүргүүд, хороо гэдэг бүх газар руу бид нэр спортын ихний ээлжинд спортын барилга байгууламжийн дээр бид нар хичнээн барилга байгууламж байдаг юм бэ. Ямар заал талбай байдаг юм бэ? Ямар одоо стадионд наадмын талбай цэнгэлдэх хүрээлэн байдаг юм бэ?
одоо ямар хэмжээтэй заалууд нь байдгийг нь тоолж эхэлсэн байгаа. За амжилттай болж байгаа. За энд бол Монгол улсын нийт одоо статистикийн барилга байгууламжийн тоолгын хажууд за манай спортын барилга байгууламжийн тоолго маань хамтдаа явж байхад бол одоо бас нэлээд үр дүнтэй ажил болж байгаа. За энэний дагуу бас мэдээж Монгол улсын спортын зэрэгцэлтөөс тамирчдынхаа тоолгыг бас бид нар хийж үзэж байгаа. Үндсэндээ бол өнөөдөр бид нар одоо нэг спортын нэг төрөлд одоо анх спортын зэрэг цол өгснөөс хойш ичнээ нэг одоо тамирчид одоо ямар зэрэгтэй спортын мастер хэдэн тамирчин, эрэгтэй эмэгтэй хэдэн тамирчин, олон улсын мастер хэдэн тамирчин байдгийг бол яг үндсэндээ бол яг одоо барагцаа тоонууд л бид нар статистикийн хараанд өгдөг бас болохоос одоо бол бид нар энийг хийгээд ихтгэж жинхэнэ тоонууд нь гарч ирнэ л дээ. Тэгээ энэнийг дагаад манайх бас спортын салбар маань анх удаа бас яг цахим мэдээллийн санг бий болгож эхэлж байгаа. Тэгээ том ажлаас гараад бид ажлаа эхлүүлсэн явж байгаа. Тийм учраас энэ та статистикийн тоо баримттай холбогдуулаад энэ цахим мэдээллийн сан маань цааш үргэлжлэж явах юм бол Монгол улсын энэ олон спортын төрлүүдийн нөгөө анхны түүхээс нь ахуулаад бүх өнөөдрийг болж байгаа үйл ажиллагаа нь одоо бүх дотор нь байх хэвээр бүх зүйл маань энэ цахим мэдээллийн санд орох юм байна. Явсаар байгаад эн чинь спортын одоо 40 50 гэдэг юм 50 60 спортын холбоодуудын бүхлөтэн сан тэнд бий болох юм байна. Энэ бол маш чухал. Аливаа улс бол өөрсдийн түүх архив сангуулууд тэр хүчлийг хөглөөр юмхт өрнө штэ. Тэгмээс мэдээж одоо хаа 5 10 жилийн дараа ихэд тэр цахим сангаас бол за нэг спортын төрлийнхаа датаг бүгдийг үзчихэд бэлэн болгохыг болчих юм байна. Тэгэхээр бид энийг бол даас энэ жилд бол эхлүүлсэндээ бол их баяртай байгаа. Цаашдаа ч энийг 18, 19, 20 онд энийг цааш үргэлжлүүлээд гаргахад бол нэлээд томоохон баазтай болчих واخа гэсэн бодлоо. Бидний ярилцлага ерөөхдөө өндөрлөх төгөж байна. 2020 оны Токиогийн олимпиадлаар бид дараа жилээс ч юм уу хоёлаа ихэд ярилцаж болох байна. Эх оны өвлийн олимпиад манайх одоо өнөөдөр хэдэн тамирчид маань ирэхээ аваад байна. Ямар төрлүүдэд ер нь тамирчтай сойж байна. За одоо 2 сарын 9-нд Панчанд одоо өвлийн олимпик гэж байна. Энд бид нэр гүйлтийн цан дээр одоо олимпийн эрхийн оноо цуглуулж явж байгаа. За өнөөдрийн байдлаар 2 тамирчин бол одоо авах хэвээр оноонуудаа бол аваа явж байгаа. Дахиад 2 тамирчныг бид нар бас холоосон тэмцээнд 1 сарын сүүлч 2 сарын их хүртэл одоо өвлийн олимпийн одоо эрхийг зарладаг учраас тэр хүртэл тэмцээнүүдэд оролцож явахад за 2-оос 4 тамирчин ирэх авах зорилго тавьсан явж байгаа. Дээр нь анх удаа бид нэр одоо өвлийн цаны баятлооны тамирчдыг бид нэр олимпийн эрхэд одоо оноо цуглуулах олимпийн эрх тэмцээнд явуулж байгаа. Энэ бас эдний олимпийн эрхийн одоо 1 сарын сүүлч 2 сарын ихээр одоо олимпийн эрхийг одоо олон улсын цаны холбооноос зарлана. За тэшүүрийн спорт маань одоогийн байдлаар одоо 2 тамирчин маань олимпийн эрхийн за норматив шалгалт тэмцээнд бол оролцож байгаа. Канадын Калгари одоо 1 сарын 10-нд дээр Америкийн Солт-Лейкт одоо хамгийн сүүлийн олимпийн эрхийн тэмцээнд орж ирэх аваад баталгаажуулаад очих واخа гэсэн найдвартай байж байгаа. За энэ 3 спортын төрөл дээр бид одоо юуны төрөнд одоо олимпийн эрхээ аваад орох зорилгоо тавьж байгаа. За 3 дугаар сарын ихээр параолимпийн цаны спортын төрөл маань гамболд маань эрхээ аваад баталгаажсан байж байгаа. Түрүүн би хэлсэн гамболдыг нэлээд одоо найдлага тавьж байгаа. За Монгол хүн одоо өвлийн цагаан олимпиад одоо олимпийн шагналт байранд орох, олимпиас медаль авах одоо түүхэн амжилтуудаа гарч луугс найдлага тавьж байгаа. Энэ дээр бид нар бас төрөний яриад байгаа нэг шинжилгээ үнэлэлийг нэлээд хөдөлсөж хийж байгаа. Тийм учраас энэ дээр цагаан олимпиас медаль авчих одоо горилго төрээл явж байгаа. Энэ дээр бэлтгэл сургалт нь сайн байж байгаа. Цуглалтанд гарсан явж байгаа. За энэ дээр манай МЧЛ-ч за манай бүх үндэсний гишүүг за манай паралимпийн цааны холбоонд ингээ хамтраад нэлээ одоо багаар ажиллаж байгаа. Тэгээд зорьсон зорилготой өрнө гэж найдаж байна.
За баярлалаа үзэгчдээ бид ярилцлага өргөндөрлүүлж байна. Eagles 5-нд 2017 оны онцлог хүлээ авалтуудыг бүрэн зурвалаар хүргэж байгаа. Энэ удаа бид спортын салбарыг онцлж тав хүнтэй засгийн газрын хэрэгжүүлж агентлаг, Бентамин спортын газрын төрийн захиргаа удирдлага, санхүү хэлтсийн дараа Годон баярыг урьж олцож тав хүнээс өнгөрсөн 2017-д манай тамирчдын гаргасан амжилтуудын тав хүн тодорхой мэдээллүүдийг хүргэлээ. Өргөл авснаар баярлалаа. Баярлалаа.